Үзэгч та бүхэндээ шинэ оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тун удахгүй 2026 айлчлан ирж байна. Тэгэхээр энэ цаг мөчүүдэд Дорногой телевизийн D podcast 2025 оны ажил үйлсээ сайхан дүгнэж түмэн танилцуулах боломжтой юм хүмүүсийг бас D podcast-д урин оролцуулж байгаа. Ингээд үндэт цашнаа танилцуулъя. За миний хажууд маань Ивэл хөгжмийн сургалтын төвийн үүсгэн байгуулагч хөгжмийн багш те гант тулгын сүрэн маань оролцож байна. За сүрэндээ баярлаа. За баярлаа. Завгүй байв уу 2025 онд амжилт бүтээл мэдээж маш их арвин байгаах те. Их сайхан жил гарч байна. Олон ч уралдаан тэмцээнд орлоо. Тэгээд энэ жилийн онцлог болохоор манайх 15 онд үүсгэн байгуулагдчихсан. Одоо тэгээд 10 жилээ болж байгаа учраас бас нүсрэх ажилтай байж байгаа. Аха. За бид хоёрын яриа бол одоо 15 жилийн хугацаанд одоо энд ингээд ийм нэмгэн юм цаастай штэ. Энд чи одоо 60 ширхтээ юу байгаа байхгүй хавтас те. Хоёр ийм хавтас дүүрэн одоо амжилтыг бол энд зүгээр ингээд багтаагаад авчирсан байгаа. Ярьслага маань үн рүү чиглэн. Тэгэхээр сүрэн өөрийгөө үзэгчдэд бас нэг товчхон танилцуулах уу те. Ер нь яг хаан төрсөн бай те хаан боловсрол эзэмшсэн өнөөдөр яг энэ салбартаа бас нэлээд тууштай ажиллаж байгаа манай хөгжмийн одоо багш нарын нэг төлөөлөл байгаа шүү дээ. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Гантлагын сүрэн гэдэг. Дорногой аймагта төрсөн, Мандах суманд төрсөн. За Хатанбулаг суманд өссөн. Хатанбулаг сум бол одоо миний төрсөн нутаг шиг сайхан нутаг байдаг. Тэгээд сайн шандад ирээд одоо энэ коллеж үндэсний хөгжмийн ангид суралцсан байгаа тий. Яагаад тухайн үед одоо бас хөгжмөр явах болсон бэ? За ийм сайхан мэрэгжлээ эзэмших айгу гоё боломж гарч ирсэн надад. За тухайн үедээ Яргуу наадам гэдэг маш том наадам байдаг гэсэн. Хүүхдүүдийн хувьд одоо урлаг дуртай бидний хувьд бол маш том сайхан наадам. Энэ наадамд оролцоод би одоо бүстэй анхны удаа хөгжмийн төрөл болон гоцол дууны төрлөөр хос алтан медаль аваад. За тэгэхээр тухайн үед манай Батнасан багш шүүгчээр очоод тэгээд одоо энэ хүүхдийг одоо ингээ урлагийнхаа сургуульд авъя гэдэг ийм сайхан боломжийг саналыг тавьжсан. Тэгээд тэр чинь болохоор Хатанбулагт болсон Яргуу наадам дээр очиж шүүсэн гэсэн үг үү? Төрсөн нутаг болох Мандах суманд бас их онцлогтой. Тэгээд уул нь өмнө ингээд ээж ингээд дэмжиж авч явдаг гэсэн байвал тухайн үед одоо аав маань дэмжиж авч яваад ээж ажилтаа учраас тэгээд аав ер нь бол урлагаар явуулах сонирхолтой байсан уу? Сонирхолгүй байсан. Сонирхолгүй байсан. За. Тэгээд яг өөрөө очиод тухайн орчинд нь очиод уралдааныг үзээд одоо бас хүүхдээрээ бас бахархаж огссон юм шиг байгаа. Яагаад тэгэхээр төрөлдсөн нутагтаа очисон учраас хүн болгон баяр хүргээл. Хөгч ямар мундаг юм бэ гэл те. Тийм. Тэнгуү ч нөгөө аавын бас юу нэ арай өөрчлөгдөөд илүү их дэмжээд тэгээд багшаас санал ирээд одоо ингээд ийм мэрэгжлийн сургууль нэгдэж байна. Лицей сургууль нэгдэж байна гингүүт аав ээж хоёр маань тгий ерөө ойрхон байж хаад хүүхдээ эргэж тойрж ахтаж амар заавал хот явуулахгүй гэх. Тэгээд айгүй сайхан боломж гараад энэ сайхан сургуульд ороод одоо өдий зэрэгтэй дуртай мэрэгчлэр ажиллаад явж байна. За тэгэхээр тухайн үед бол Яргуу наадам бол үнэхээр өрсөлдөөнтэй болдог байсан шүү дээ тий. Тэгээд дээрэс нь бүр үндэсний хөгжмөр орсон уу? Төгөлдөр хуураар. Төгөлдөр хуураар. Тэгээд төгөлдөр хуурыг ер нь хаана байгаа байхгүй сурж ирсэн. Манай найз хөгжим бүжгийн коллежид сурдаг байсан. Тэнгүүт өөрөө зуныхаа амралтаар ингээд найзаараа заалгаа. Тэнгүүт өөрөө бас дотор бас найруулга энэ төр хийгээд баяжуулаад. Тэгээд зуны амралтаараа төгөлдөр хуур сурж байгаа л Яргууд болохоор төгөлдөр хуураар орж ирсэн юм шүү дээ тий. За. Тэгээд ер нь суур тавигдсан. Тэгээ өсгийг бол одоо энэ коллеждээ ирээд Батнасан багшаар заалгасан юм тий. Дахиад мэдээж би чинь бас жоохон алдаатай байж ангууд ингээ гар марын тавил засах ч юм уу бүх юм ингээ багш маань засч өгөөд тэгээ илүү их одоо боловсруулаад зөвхөн хөгжимчин хүнийг бэлтгэх биш одоо хөтлөгч, дуучин, бүжигч ингээд бүхэл талаас одоо авиас хөгжүүлээ. Тухайн үедээ болохоор яа багш ямар их ингээ шахтын бэ. Зүгээр л ингээ гараа дуулчмаар байна штэ. Яагаад заавал бүжиглэх ёстой ингээд тухайн үедээ боддог байсан байл дээд сургуульд орсон хойно өөрөө багшийнхаа яг тэр үн цэнийг мэдэрч байгаа байхгүй. Дадлагт гарангуудаа өөрөө зүгээр чөлөөтэй бүх сценараа хөтөлбөрөөр гаргаад хүүхдүүдэд найруулад одоо цэцэрлэгийн дадлага сургуулийн дадлага энэ бол ерөнхийдөө амархан байсан. Яагаад тэгэхээр тэрийг одоо сурцсан байсан баха нэв штэ тий. Тэгээд коллежид төгсөнгүүтээ Улаанбаатар руу тэгсэн тий. Мөн л даваа талтай 1-р курсээ алгасаа шууд 2-р курсээс ороод ингээд жил хэмнэж байгаа байхгүй. Тэгээ ямар сургууль вэ? Соёлын дээд сургууль, соёлын урлагийн их сургуулийн
харьяа соёлын дээд сургууль гэж явдаг. Яг бид эдийг төгсгöd суусын харьяа болж ирсэн. За. Тэгээд тэндээ сургуулаа төгсөнгүүтээ буцаад шууд сайн шанд руу ирсэн тийм. Тэгсэн. Ер нь даалгавартай явсан байхгүй юу? Орон нутгатаа ирж ажиллая шүү гэдэг даалгавартай явсан учраас хотод одоо ирсэн саналуудыг одоо ер нь хүлээж аваагүй. Шууд нутаг руугаа явсан. Гоё юм. Тэгээд тухайн үед чинь бол яг энэ хөгжмийн чиглэлээр бол зөвхөн одоо энэ коллеж одоо маш хүчтэй байлаа шүү дээ тий Батлсан багшиг байх үед тэгээд дараа нь одоо та хэд маань ирээд бас одоо маш гоё болгож ирсэн. Одоо бол тэр анги маань байхгүй байгаа тий. Анги байхгүй. Ааха. Ер нь яг хөгжмийн боловсролыг бол одоо энэ хөгжмийн сургалтын төвд одоо та хэд хийгээд байгаа энэ маань ерөөхдөө чиглэлээр нь хөгжүүлээд явж ин гэж би хараад байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ яг заавал нөгөө хөгжмөөр явах энэ мэрэгжлийг эзэмших биш л дээ. Тэгэхээр сонирхсан хүүхэд болгон ирж байгаа. Манай сургалтын давуу тал нь ерөөсөө сонирхолтой хүүхэд болгоныг авдаг. Сонсгол заавал нэг байхгүй. Шаардахгүй. Тэгээ сонсгол шаардахгүйгээр хөгжим сурах боломжтой юу? Боломжтой юу гэж асуусан. Одоо яг жинхэнэ ингээд гаргаад ирсэн байгаа байхгүй. Үндэсний хөгжмөн дээр тэр болрог шиглэн гэдэг хамтлагийг байгуулахад мөн л адилхан шинэ сургуульд ороод ерөөсө хүүхдүүдийг шалгахгүйгээр авч ирсэн. Тухайн үед одоо шалгахч боломж байхгүй ерөнхийдөө. Зүгээр л тоглоё гэж байгаа хүүхдүүдийг тэгэл за ороорой гэж тэгэл бөөн баяр авч байгаа байхгүй. Тэгээд яг ингээд 0-оос нь эхлээд зааж хахад мэдээж тэр дотор чинь сайн хүүхдүүд байгаа. Одоо жоох удаан авдаг хүүхдүүд байж байгаа. Гэвтэл ерөнхийдөө тэр хүүхэд болгоныг л хөгжмийн одоо төвшин төрөхсдээ энэгээр яаж илэрхийлж яах гэхээр уралдаан тэмцээнд ороод амжилт гаргадаг тийм ээ. Тэгэл яг би өөрийнхөө ботсон тэр одоо за ийм хүүхдүүд байгаа шүү дээ гэд яг тэр хүүхдүүд маань бүгд одоо амжилтанд хүрээд тий. За тэгэхээр бидний нэг ийм ойлголт яваад байдаг байхгүй юу? Ер нь сонсгол сайтай хүүхэд гэдэг юм уу те? Энэ л бол одоо ингээд хөгжмийн одоо энэ чиглэлээр амжилт гаргах боломжтой. Сонсгол муу гэдэг юм уу те? Нэг бас нэг өгөгдөл байна шүү дээ те? Тэр хүүхэд бол арай жоохон удаашралтай тийм үр дүн гаргадсан болов гэдэг зүгээр нэг ийм одоо тогтсон ойлголт байдаг. Тэгэхээр энэ өөр юм уу? Ер нь бол яг та нөгөө сонсгол сайтай хүүхдтэйгээ бодох бол арай удаан гаргана л да. Тэгээд тэр хүүхдээ сурч болно. Мэрээлтэл байх юм байвал сонсгол сайн хүүхдээс ч илүү сурна. Тийм энийг бол яг нөгөө үндэсний хөгжим дээр төгөлдөр хууран дээр мөн дуун дээр бас гаргаад ирсэн байхгүй. Одоо бас даваа тал болж байна л да. EBS-д бас 10 хэдэн жил ажилласан. Тэгээ одоо түүнээсээ хойш туршлага авсан тийм дагнаа явж байгаа. Тийм тэгээ бас нөгөө театр чуулгуудаар ажиллаа явсан тийм ээ. Тэнгүүд энэ болгон чинь нөгөө яг энэ мэрэгчлэр ажиллах бүхэл төрлийн туршлага болж өгч байгаа. Тийм байна. За Сүрнэгийн хувьд гэх юм бол одоо хаана ажилласан гэсэн үг вэ? Тэгэхээр шууд өсөж ирээд 5 дугаар сургуульд орсон тийм. Төгсж ирэнгүүтээ нэгдүгээр сургуульд. Нэгдүгээр сургуульд. Тийм шүү дээ. Өөрөө багшлага аюу дуртай. Тийм учраас нэлэх баяртай байхдаа би Пагмагшийн оронд төр ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүтээ дараа нь Сараа өхөө театртаа ажиллаад, нутагтаа ажиллаад, дараа нь Говь Сүмбэрт очиж борчин чуулгад ажиллаад. Тэгээд 5 дугаар сургуулиараа ирсэн. Энэ болгоныг би аюу хацтай гэж боддоо шүү дээ. Тэр болгоноос би ингээд туршлага ингээд торимтлуулад явцсан. Энэ болгон маань яг EBS-д ажиллаж хахад одоо EBS-ийн дуу хөгжим багш нар бол маш мундаг байдсан шүү дээ. Бүх төрлөөр хүүхдүүдийг хөгжүүлж идэг. Бүх төрлийн хөгжим бараг тоглож чадна тий. Тэгээд тэр чинь хөгжмөөс гадна дуу, бүжиг бүгдийг нь хариуцсан явдаг. Энэ болгон дээр яг энэ театр чуулгын одоо ажиллаж ирсэн туршлага бол маш их хэрэг болсон. За нэг чиний хувьд бас дууны чиглэлээр нөгөө түрүүн хүүхэд байхдаа яргуу найдам төрүүлж ирсэн гэд яг чамаг бол ингээд жиж дуулдгийг бол хүмүүс мэднэ, би бас мэднэ. Тэгэхээр сүүлд бас нөгөө найрал дууны нэг гоё тэмцээнд ороод яваадсан тий. Тэгсэн. Тэр нэлээд амжилттай болж байсан. Тэрний талаар тий яг найрал дууны тэмцээнд орон нутгаас нэг ордгоо л тий. Харин тий. Тэгээд тухайн жил яг зарлагдсан юу дээр өөр айгу зориглоод орж ирсэн. Манай найз хүртэл хэлдэг байхгүй. Би одоо ингээ найз нь хүүхдүүд аваад очих гэж байна гэсэн чи хотын найрал дундаа гэж байгаа байхгүй. Тэгээд зориглож очсон мөн өндөр шагнал авсан. Хэд орлоо тэр чи 5 дугаар байранд орсон. Тий. Гэтэ тэр хидчнээ газраас хүмүүсээс орон нутгаас юу н хэр их байлаа. Орон нутгаас хэр ерөөсөө орон нутгийн гаралтай болдоо дархан л байсан. Яг хотоос гарсан нь дархан. Гэтэ дархан ч хот. Дархан хотоос ирж байгаа. Ерөөсөө тэгээ босд нь бүгд Улаанбаатар нийслэлийн дөрвүүд байсан тий.
Тэгээд тэр чинь үндэсний телевизээс зохион байгуулж байсан шүү дээ тий. Ямар нэртэй юу гинт тийм Болор одод. Болор одод гэж гэжсэн Орос Монголын хамтарсан. Болор одод наадамд ороод. Тэн дээр бас их зүйл суралцсан бах те. Үнэхээр гоё байсан уу? Үнэхээр гоё. Орчин нь энэ төр бүх юм л гоё байсан. Шүүгчдэрийн зөвлөгөө энэ төр бол хатуу шүлттэй. Тэгээ мэрэгжлийн чиглэлээр бүр ингэж хүнд ингэж зөвлөгөө өгч гоё наадамд. Ямар дуутай орж ялаад тэгэхэд чинь. Орос Монгол 2 дуу. Ер нь дай эх орны сэдвүүд байсан. Тэгэл тухайн сэдвийнхээ дагуу 2 дуу сонгоол орж ирсэн. Тэрнээс хойш манай Дорногов аймагт бас ер нь тэр төрлийн уралдаан болоод байгаа тий. Тий, одоо болж эхэлж байгаа. Болж эхэлж байгаа тий. Тэгээ хөрхэн авьяаснууд бас гарч ирж илээ. Одоо манай сүрний хөшөө шавнар гэл одоо араасаа гарч ирж байгаа сте. Тий. Би ч одоо шаваа төгсөж ирэнгүүт ажлынхаа байрыг үлдээгээд өөрөө зөвхөн төгөлдөр хоор сургалтын төв хариуцсан явж байгаа. Гоё байна. Тэгэхээр яг хуу ер нь ингээд төгөлдөр хуур суйртай багасаа байгаад энэ чиглэлээрээ яваад одоо төгөлдөр хуур ер нь ивэл сургалтын төв бол төгөлдөр хуурын тэмцээнд хүүхдүүдэд нэлээд түлхүү оруулаад байгаа юм шиг ажиглагдж байгаа. Тэгэхээр зөвхөн 2025 оны амжилтаасаа үзэгчдэд нэг товчхон хуваалцвал хүүхдүүд ямар үр дүн гаргаж байна тийм ээ. Тэгээ үр дүн гаргахын тулд эдгээр хүүхдүүд маань хэдэн жилийн хөдөлмөр зарцуулж иж одоо 10 жил болсон гоё том сургалтын төв болчихлоо шүү дээ. Өмнө нь бол яг 15 оноос эхлээл нөгөө ЕБС-тэйгээ давхар хичээлж байсан. Хажуугаар ингээд суур явсаар байгаад одоо ингээ 22 оноос эхлээд бид нэр ерөнхийдөө уралдаан тэмцээнд орж эхэлсэн байхгүй. Тэгэхээр чин 7 жил бэлтжиж. Тий. Яг мэрсээр ордог л байсан баг тий. Яг нөгөө төгөлдөр хурлага төлхөө анхаарч боломжгүй байсан л да. ЕБС учраас. Тэгэхээр чин тэнд чин одоо бид чи хагас үтэн сайнгуу ерөнхийдөө амралтын цаггүй ажиллаж байсан. За тэгээд яг юуруугээ ЕБС-ээс гараад тэгээ 22 оноос эхлээд төгөлдөр хурлага ерөнхийдөө 21 оноос эхлээд яг төгөлдөр хурлага жилийн өмнөөс юм байна тий. Дагнж явж байгаа. 5 жил юм уу 21 гэхэр чи. Тийм байна. Бараг 5 жил тий одоо 5 жилийн өмнөөс яг 1 жилийн хугацаанд бүтэн бэлдээд тэгэл 2 дахь жилээс эхлээл ингээ уралдаан тэмцээнд. Энэ яг манай анхны ингээ уралдаан тэмцээнүүд байгаа байхгүй. Яг анх орж ирсэн уралдаан. Энэ жилийн хувьд одоо ямар тэмцээн уралдаан илүү одоо амжилттай оролцов? Бидэд энэ жил чинь айгу том эхэлсэн. Олон улсаас эхэлсэн. Оо ямар гоё. Мадрид хотод очиод 5 хоног уралдаанд оролцсон. Багш өөрөө дагуулсан явсан байсан тий. Тэгээд 5 хоног уралдаан маань үргэлжилсэн. Тэгээд 2 хүүхэд оролцоод хоёулаа тусгай байр гэдэг. Тусгай байраа шагнал. Хин гэдэг нэртэй хүүхдүүд ээ. Ууган баярын уран тогс. Цэрэг хүүгийн цэрэн жаргал гэдэг. Одоо энэ хүүхдүүд мөн үү шүү. Энэ 10 л байж байгаа. За энэ чинь болохоор ихний хаваархайгаа тий. Маш гоё. За Испани Мадрид хотод олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан гэдэг бол одоо дэлхийн одоо өсвөрийнх тийм ээ. Тий, өсвөрийн төгөлдөр. Дэлхийн одоо хамгийн шилдэгүү тэнд цуглаж байгаа шүү дээ тий. Тэнд одоо 2 хүүхдээ аваачаад багш өөрөө ингээ хараад байж байгаа тэр догтлол тэр юу бол өстой гоё байсан мэдтэй. Өндөр штэ. Хүүхдүүдээс илүү өөрөө сандарж байгаа юм чинь. Тэгсэрнээсээ хүүхдүүдийнхаа дэргэд өөрөө сандраагүй юм шиг тий. Зүгээр гэлээ. Манай хүүхдүүд амжилттай сайн тоглоод ирсэн. Тэгээ яг хаа ерөнхийдөө жоохон айдас байжгаад яг нэг жоохон яг миний хувьд бол жоохон хүрэл медаль руу орчих байсан юм да гэсэн жоохон хараасалтай л үдээ. Нэг хүүхдтэрээ. Тэгээд энд чинь зөндөө олон багш нар оролцож байна. Хүүхдээ одоо бүр олон жил дагуулаа явж байгаа эцэгчүүд энэ төр очиод эцэгчүүд маань баг багшийн төвшөнд хүүхдүүдэд бэлтжин тий сэтгэл зүй бүх юм аа тий. Танай тэр хүүхд чинь үнэхээр сайн тоглох юм аа. Орон нутгаас ирсэн бидтэй. Манай хүүхдүүд бол ингээд ерөнхийдөө бараг 10 жил хичээлж байгаа хүүхдүүд гэл ингээд бас айгүй гоё урмын гоё үгнүүд хэлж байгаа байхгүй хэдүүл ингээд дараа нь эцэгчүүд багш нар ингээд уулзаа сууж байгаа. Гоё юм аа. Тэгээд тухайн үед одоо тэр чинь ямар одоо хамгийн том театртай болж гин үү? Ер нь одоо тийм том фестивал хэлбэрэл болдог билгүй тий. Яг ерөнхийдөө юуг бодох юм байвал гайгүй дараах юм билээ. Тийм яг бодож ясныг яг тийм нүсэр биш. Тэгтээ бол тэгсэн мөртлөө бүх юм айгүй цэгцтэй. Яг минут-секундны хуваарилттай. Тэгээд тийм хариуцлагатай юм цэгцтэй болт юм бэл. Тэгээд олон улсын уралдаанд одоо тэр том олон улсын уралдаанаас энэ жилийн амжилтууд бол эхэлсэн гэж байна. Монголдо байх олон улсад очиж оролцвол ялгаа бол янзын өндөр. Тийм. Тоглогдох зохиол маань ч хүртэл ерөнхийдөө төвшин том болоо явчихв. Ямар зохиолоор оролцсон юм?
бид дандаа Шопены зохиолуудаар л оролцсон. Танай хүүхдүүд чи яг Шопены зохиолыг их тоглоод идэггүй. Тий. Ерөнхийдөө одоо ер нь манай том хүүхдүүд бол ер нь их хвчлээ Шопен л гэдэг шээ. Харин тийм байлээ. Ер нь одоо манай телевиз чинь танай сургалтын төвтэй одоо жил болгон сайхан тайлан тоглолтоо ихтэн очдаг. Тэгээ ерөнхийдөө бол одоо ивэл сургалтын төв бол төгөлдөр хуур бас хийл яваад байдаг тий. Нилээ энүүгээр мэрэгшиж байгаа гэдгийг нь бол хараад идэв. Ягаад хүүхдүүд тэгж өөртөө бас сонгож байна уу? Багш санал болгоод байна уу? Эхлээд бол би санал болгодог байсан. Тэгээ сүүл рүүгээ хэдүүлээ ярилцаад тэгээ мэдээч хүүхд чи өөрийнхөө яг сонирхсан юм илүү хурдтай, илүү тэмүүлэлтэй гаргадаг учраас аль болохоор хүүхдүүдийнхээ сонирхлыг л тулгуурлаад л зохиолуудаа сонгодог. Тэгээ гэтээ бас ярилцсан. Зарим нь бас боломжгүй байна гэх. Тэгээд манай чи асууж багшаа би ийм зохиол сонгоод ирсэн та нэг үзээдэг өчгээ. Тэгэл хамтдаа ярилцж байгаа сонгондоо. Испани тоглогдсон одоо тэр зохиолуудыг харж байхад ямар хөө зохиолууд байсан? Ер нь бол дандаа л сонгодог хөгжмийн зохиолчдын олон жанрууд байсан. Бас их суралцгаар. Манай Монголын хөгжмийн том хөгжмийн зохиолчдын ч зохиолууд байсан. Тэгэл тэнд очиод ирэхээр чи манай хүүхдүүд чи бас арай өөр болоод ирж байгаа юм чи. Хараан тэлэгдэл тий. Багшаа ийм юм байна гэл тий. Уралдаан болгоноос л ерөнхийдөө гэрэл аваад ирнэ манай чи. Манай одоо хүүхдүүд хэр шартай. Яг нэг уран бүтээлийн хор шар гэж байдаг штэ тий. Уйлж мойлох уу одоо юу гэдэг чинь нэг жоохон мултрах гээл одоо зөндөө олон жил хүүхдүүд ажиллаж байгаа штэ. Тэгээ тухайн үед өөрөөсөө шалтгаалсан байх юм бол ерөнхийдөө гайгүй. За бас нэг жоохон шүүгчийн нөлөө энэ төр байх юм байвал бас жоохон бас гомдол байна. Өөртөө бол одоо ингэ өөрөөсөө шалтгаалсан хүүхдтэй болоод ирж байгаа тий. Тэгээ ерөнхийдөө ингээ олон уралдаанд ороод ирэхээр хүүхдүүд яг ямар төвшөнд явж байна, яг ямар хөө тоглосон гэдгээ жоох хүүхдэд ч гэсэн өөрийнхөө төвшнийг мэддэг болцсон. Би энэ дээр анхаарахаар юм байна. Би ч одоо нэг жоохон бас нэг энэ зүүн амарцсан шүү дээ. Амарч ирчээд намар бэлтгэл хийгээд орцсон. Ямар хөө төвшөнд тохиолж байна гэдгээ бас өөрсдөө ойлгодог болчихж байгаа байхгүй. Юу танай хүүхдүүд амардаг уу 100 амарна. Гэхдээ ерөнхийдөө уралдааны хүүхдүүд маань бол бас тустай байх уу тий? Сонирхогч уралдаан. Яг нөгөө хүүхдүүд маань өөр чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх гээд одоо цусланд явах ч юм уу одоо ямар нэгэн сургалтанд яваад ерөнхийдөө би хүүхдүүдэд хордгоо байхгүй. Тэр тэрнгөө энэ хүүхдүүд маань одоо л дөнгөж мэрэгчлээ сонгох гэж явж байгаа учраас тэгээд зарим хүүхдүүд маань яг уу яваад нэг жоохон 100 амраад ирэх намар 1-2 сар бэлдээд орох зунжангаа бэлдсэн хүүхэд оролцох хоёр бас ялгаатай. Сая хамгийн сүүлд Эрдэнтийн санаат гэдэг одоо улсын уралдаанд бид нар очиад ирж байгаа. Тэнгүүд хүүхдүүд маань хэлж байгаа байхгүй. За багшаа би нэг тиймэрхүү байна да. Миний зохиол жоохон багтлаа да те ингээл ингэж байгаа. Аль хэдийн өөрсдөө дүүрэлтээ тий. Одоо бол ерөнхийдөө амралтгууд автах юм байна. Бас ингэж би өөрийгөө илүү сайн энэ тухайн насанд оролцож байсан байвал нас ахиж орё энэ төр гэдэг одоо тактикийн асуудал ярьж тий. Жижигүүд бас илүү их ингээд хор шартай байгаад байгаа байхгүй. Томод маань л ерөнхийдөө яг өөрсдөө ингээд Ямар ч байсан нөгөө төлөвлөөд тий. Юу яаж гинэ? Танаа хүүхдүүдээс одоо энэ төлтөр уурын чиглэлээр яг ингээд сурахаар шийдэж байгаа тийм хүн гарсан уу? Эхний суралцагч маань яг манай сургалт төвөө анхны суралцагч тий. Батбаярын Аанда гэдэг одоо манай дорногоо овоор одоо царайлгараач алдартай, хөгжимлгөөрөөч алдартай, бүжигчин, хөгжимчин хүүхэд байгаа. Манай Аанда маань сая энэ жил Суйсын концерт мастер яг мэрэгжлийн ангиар суралцж байгаа. За баяр хүргэе. Концерт мастерийн ангийг одоо манай дорногоо чинь бас нэг тийм хүн болгон нэлээд сонирхолтой хүний сонгох мэрэгжил юм болов. Тий, төгөлдөр хуурчин бол ер нь бол бас л хэцүү шттэ. Хүүхэд чи илүү цагаар хичээлнэ. Маш олон цагийг зарцуулна. Тэр тусмаа эрэгтэй хүүхдүүд энэ төр бол одоо тэгэхэд бол хүүхдээр айгүйх бахархдаг. Одоо тэр хүүхд шантралгүй, уралдаан тэмцээнийг алгасалгүй оролцдог байсан. Одоо тухайн мэрэгжлийг сонирхон судлаад одоо мэрэгчлэр суралцж байгаад багш айгүйх бахархаж явдаг. За баяр хүргэе Аанда гэсэн тий. Аанда бол одоо хамгийн анхны шавнырын нэг байна тий. Ялтчгүй л одоо сайсан байна да багш. Андашгүй байдаг үсттэй яг энэ чиглэлээр явах хүмүүс бол ар гэрийн дэмжлэг айгүй их. Одоо манай Аандагийн эмээ бол ерөөсөө яг жоохонд ингээл зөөсөн үү? Асралтгүй зөөсөн. Тэгээ Аанда чинь морин уур төгөлдөр хуур гэд хоёуланд нь давхар явдаг. Тэгээд бид тэр чинь 2 цагийг орно хичээлээ.
Тэгээ тех хооронд чинь би чинь ялах хүүхэдтэй байна. Эмээ нь манай хүүхдийг харна, салгилуулна. Ямар үнэхээр одоо айгуу гэр бүл багш бүх хүний одоо энэ юун дотор байж байгаа л тийшээ соёлыг нөгөө хүүхд маань жоохон томроод эхлэнгөө жоохон шантран. Тэр үед нь ээж нь айгүй их хурцалж өгнө. Оруулна энэ уралдаанд оруулна шүү. Манай хүүхэд одоо ингэ явна гэл. Тэгэл хүүхд маань сүүл рүүгээ тэгэл яг дунд ангиасаа эхлээл илүү сонирхолтой болол тий. Тэгэхээр арга гэр яг хүүхдээ яг ямар төвшөнд явж гэн хаана нь гоё түлхэж өгөх үү, хаана нь урам хайрлах уу, хаана нь жоохон зэмлэх үү гэдэг бас эцэг эхчүүдийн оролцоо айгүй өндөр байдаг сургалт явуулах. Харин тийм баг. За төгөлдөр уур сурна гэдэг бол бас хэр баргийн хүний ээж аавын охины хийдэг ажил бол биш юм байна гэдгийг би өөрийнхөө биеэр мэдэрсэн байхгүй юу. 3-4 удаа хичээлд явсан. Тэгээ нөгөө гэр давталт айгүй чухал юм бэл. Тэгээ ингээд тэн дээр төгөлдөр хуур дээр бол сурчиж байгаа. Тэгээд гэртээ арингуудаа хоолтойгоо холиод идчихэж байгаа. Тэгэхээр одоо энэ төгөлдөр хуур тоглодог хүүхдүүд маань ер нь гэртээ бас юм сургалтын хэрэглэгдэхүүн бол их чухал юм байна гэж бодсон. Зөвхөн төгөлдөр хуурч биш ер нь бүх төрлийн хөгжим тийм ээ. Тэгэхээр давтах юм билээ шүү. Сургалтын дээр ирээ 60 минут хичээлж байгаа. Тухайн хичээлээ гэртээ очиж заавал давтах хэрэг гарна. Тэгэхээр манай сургалтын тов явж иглээл ерөнхийдөө эхний 3 хоног онлайн хичээл ордог. Тэгээд 4 дахь хоног дээрээс эхлээд тэгтээ хүүхдүүд өөрлөлдөө зарим хүүхдүүд бол эхний өдрөө ерөнхийдөө анхан шатныхаа мэдлэгийг олж аваад 2 дахь өдрөөс эхлээд хөгжим дээрээ суух тохиолдол байгаа. Зарим түүнээс удаан хугацаагаар арч суух тохиолдол байгаа. Тэгэхээр чин ангид хийсэн 60 минутын хичээлийг гэртээ очиж давтаж ирэх, гэртээ давтахгүйгээр ирээд дараагийн хичээл дээр суухаар нөгөө тухайн хичээлээ буцаагаад сургалтын дээр давтах шаардлага гарна. Тийм учраас одоо гэрт заавал зайлшгүй хөгжим байх шаардлага. За тийм болохоор танахаас хөгжмийн дэлгүүрээ нээсэн баг те хэрэгцээ байсан болохоор тий төгөлдөр хуурууд бас судалдаалдаг тийм ээ. Тийм төгөлдөр хуур болон бүхэл төрлийн хөгжмийн зэмсэг дагалдах хэрэгсэл. Одоо ер нь одоо дунджаар нь бол Ямаха гэнэ Ямаха л гэж мэдээд идэв. Ямар төгөлдөр хуур Casio бас байж болно тийм нэр төрлийн брэндүүд байгаа л да. За. Тэгээд яг нөгөө хамгийн бест нь болохоор Ямаха Casio-гийн брэндүүд болчихж байгаа. За хөгжмийн боловсралтай иргэнийг бэлтэж байгаа хүний хувьд хөгжмийн боловсрал өөрөө тухайн хүүхдийн хүмүүжлэлт хэрхэн нөлөөлдөг бол багш нүдээр харж байгаа хэрэгтэй. Энэ дээр ямар байр суурьтай гэдэг. Аюу хүнд асуултаа. Тэгээд багш бол өөрөө дотроо бол ингээд зөндөө бодож байгаа ш. За манай хүүхэд ингэж орж ирж байна да. Одоо энэ хүүхдээ ингэж засаад энэ хүүхд маань ийм болчлоо доо. За энэ хүүхд маань жоохон хаалттай байсан бай. Ер нь бол хөгжим сурж байгаа хүүхэд айгүй хурдан нээлттэй болдог. Айгүй хурдан найзуудтай болно. За тэгэнгүүтэл нөгөө өөртөө анхаарад, гоо сайхандаа анхаарад тэгээ нөгөө өөрийнх нь илэрхийлэмж ангитаа эзлэх байр суурь гээл цаашаа явж өгнө. Ялангуяа төгөлдөр уурчин цэмцгэр гэдэг үстэй тий плат өмсөөл, дүфэл өмсөөл тий өсөө гой бантаглал, цэг суугаал тий ер нь тэрнээс эхэлнэ. Яалтчгүй тэгэл өөрөө гоо сайхан болоод ирж байгаа байхгүй гоо сайхандаа анхаарад ирнэ. Тэгэл хүүхдэд тэр нээлттэй болж байгааг харахад л айгүй их тэгж өөртөө урам авдаг да. Гоё байна. Тэгээд маш олон шавнар нь амжилт үзүүлж байгааг харахтаа бол бит хоёр бол зөвхөн одоо өнгөцөл ярьж байгаа тийм ээ. Тэр болгоныг деталь ингээд ярихад бол зөндөө олон одоо амжилтууд ч байна, асуудлууд ч байна тий. Асуудлууд гэснээс хүүхдүүдийн одоо нэг хөөхөн одоо багш бол байнга эцэг их дагаж явахгүй шүү дээ тий. Хүүхдүүдээ яг тэр чигт нь бас дагуулаад ерөнхийдөө явдаг. Тэгтээ яг хувийн сургалтын төв бас арай онцгой юм лээ. Тий. Арай эцэг эхийн өөрөө бол багш аваад явах. Тий, багш аваад яваад яг л адилхан ингээл байхгүй гэл ингээл хаана хамаагүй ингээл байрлал байж идэгсэн бол одоо хувийн сургалт арай өөр. Ерөнхийдөө эцэгчүүд аваа явна. Гэтэ яг хүүхэд том болохын хэрээр хүүхэд маань бие дагаад эцэгчүүд бас яг арай цөөрнө. Тэгээ ерөөхдөө багштайгаа явхад бол бас бие дагаад ирэх үү. Тий. Тэгээ ингээ харж ах чил одоо манай нэг жоох хүүхэд бид чи явахдаа өглөө эртээ гараа явна шүү дээ уралдаандаа бэлтгэл хийхин тулд. Тэгээд нэг 5 хагас гээл бидэд босаал гараа явахдаа нөгөө үлдэж байгаа жоох охинууд араас нь чойжилчаал тэгэл санаа зовоол бэлтгэл хийж гаал 7:30-гээ ирж байгаа байхгүй. Нөгөө хүүхэд маань яасан болоо гэ ороод ирсэн чи өсөө гац. Сайхан амарсан уу. Тэнгүүчл одоо тэрийг бодохоор ингээд бүр хайр өрөөд өгдөг байхгүй юу.
Би ингээл нөгөө жоох ингээд санаа зовоод байсан чинь юу бие даацсан. Тэгэл одооноос эхлээл юу зүгээр өөрөө бие аваа явчихж байгаа юм чинь. Тэгэл ээж нь санаа зовоод уцтгаа чи юу айд гэдэг. Айл хэдийн сэрүүлэг мөрүүлэг тавьсаад нүүр аваагаад өөрийг ингээд зэгцэлсэн нөө бүх юм аюух зэгцтэй тий. Сая их хичээл ингээд бэлтгэл хийж байгаа л төрүүлээ явуулж байгаа. Тэгээд нөгөө буудлынхаа түлхүүрийг аваагүй явцсан байж гэсэн чи айл эдийн тэрүүгээр ирсэн зогцоодод өөрөө ороо явцсан байгаа байхгүй. Ресепшн идэрчлээ. Тэгэл тэр мэр ингээд өөрийгөө бие дааж байгаа байдлыг харахаар л хайр өрөөд идэв хөвгөдтэй. Гоё. За тэгэхээр сүрнээ огш маань ер нь бол одоо төгөлдөр хуурын чиглэлээр нэлээд явж байгаа юм байна. Одоо 2026 онд оролцох ер нь тэмцээн уралдааны тов одоо бол баг гараа явж байгаа юу те. Ямархуу тэмцээн уралдаанд орж илүү одоо хүүхдүүдэд оролцуулъя гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоо мөн одоо энэ яг жилийн эцэс дээр 10 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа одоо сүрнээд бас баяр хүргэе. Баярлалаа. Уралдаан тэмцээн бол ер нь жилийн өмнөөс л бэлтгэлээ эхэлждэг. Одоо 26 оны уралдааны удирдамж гарлаа. Бид нар доор нь эхлэл бэлтгэлд орцсон. 26 онд ч баахын том уралдаанд орох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ мөн бас улсынхаа бас төгөлдөр уурын тогтмол болдог пианолоо урс гэдэг том уралдаан тэмцээн байдаг. Манай одоо Монголын төгөлдөр уурыг одоо өдий зэрэгт одоо ингэж олон хүүхдийг хамруулж ингэж хөгжүүлж байгаа төгөлдөр уурын холбооноос зохион байгуулдаг пианолоо урс гэдэг уралдаанд мөн удирдламж гарсан бид нар бэлтгэл хийгээд эхэлж байгаа. За олон улсын уралдаанд бол явах юм байна тий. Тэгээ олон улсынхаа уралдаанд орцсон. Одоо нэгдүгээр шатандаа тэнцчээд одоо нэгдүгээр шат бол ингээ онлайнаар явчихсан юм тийм. Тэгэл яг нөгөө эхний 3 байрд орсон хүүхдүүд маань олон улсад явах хэрэгтэй. Тэгээ ингээд манай 2 хүүхэд тэнцээд одоо олон улсад явах гээд бэлтгэлд орсон явж байгаа. За энэ олон хүүхдүүдийг бол алдаршуулна гэхэд бол одоо хүүхэд нэг бүрийн нэрийг дуртахаар те нөгөө хүүхдүүдийнхаа нэрийг бас үлдээ чинь нөгөө бүх хүүхдүүд чинь айгүй айхтар болсон байна шүү дээ. Багш миний нэрийг дуртах нөгөө. Тэгэхээр бит хоёрын яриа маань ер нь бол одоо энэ та бүхний энэ ивэл одоо төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвөөр дамжсан та бүхний бүх амжилтыг ингээд ерөнхийд нь болвол те товчлоод ингээд ярьж байгаа. Тэгээ хүүхэд болгон авьяастай гэж боддог. Ялангуяа тэр дөрөв хэлсэн нөгөө сонсголтой сонсголгүй гэжсэн шиг хүүхэд болгонд авьяас байгаа тэр болгоныг нээн гэдэг бол багшийн гоё бас нэг чухал юм бас нэг ур чадвар юм аа гэж харж байгаамаа. Тэгээд хүүхдүүдтэй бас нэг баяр хүргэе те. Шинэ жил одоо 2025 онд гэхэд маш их амжилттай хүүхдүүд гарсан байгаа тий. Үе үе одоо манай сургалтын төвийг зорио ирж одоо намайг ингээд жаргалтайгаар ажиллаа хийх ингээд боломжийг олгодож яадаг одоо хүүхдүүдтэй мөн төвөнд дэмжиж яадаг манай ар гэрийнхэн өмнө мундаг штэ тий хаана уралдаан тэмцээн багшийг хизээч ядраахгүйгээр одоо тэр арын албыг бол манай эцэг эхчүүд 100% хариуцаад аваа явдаг. Ингээд мөн эцэг эхчүүдтэй үе үеийн суралцаач мөн сайхан төгсөгч хүүхдүүдтэй одоо маш их баярлж явдаг. Тэгээд мөн 10 жилийнхээ ойн баярын мэндийг хүргье. За 10 жилээр түүхүүд бол нэлээд үргэлжлэх нь тодорхой. Тэгээд одоо танаа сургалтын төв ер нь байнгын элсэлт ер нь одоо ингээд авдаг уу тогтмол ийм элсэлтэй зардалт юм уу? Ер нь бол тогтмол элсэлтэй зардал. Гэхдээ дундуур нь бас цөөн тооны хүүхдүүд бүртгээд авчирдаг гэж авна. За баярлалаа. Баярлалаа. За ингээд ди подкастынхаа шинэ жилийн дугаард ивэл хөгжмийн сургалтын төвийн үүсгэн байгуулагч Гант тулгын сүрэнтэй ярилцлаа. 2026 оных нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан танаа хамт олонд бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.